Энэ бол хэлмэгдүүлсэн шийдвэр, хэлмэгдүүлсэн намайг одоо илбэгдээр хэлмэгдүүлэхэд хэлмэгдсэн одоо хэлмэгдүүлэхэд ашигласан ийм объектыг зориуд одоо энэ улс төрийн нөхцөл байдалд өөр байр суурь баримталж чаддаг холбогдуулж ийм хачин шийдвэр гаргаж ирж өөрийнхөө одоо холбоотой хэв мэдээллийн хэрэгслээр цацсныг бол би өөртөө хэлсэн. Ингэж болохгүй гэж. Бусад хүмүүс миний учрыг мэддэг хүмүүс бүгдээрээ тэгж хэлсэн. За түүхийн ярих юм бол энэ бол над ямар ч хамаагүй. Анхнаасаа энийг бол биений шигээд Улаанбаатар хот байдаг тэр л одоо журмын дагуу хөрөнгө оруулалт оруулсан юм төсөл болсон юм байна лээ. Сүүлд энэ надтай хүчээр холбосон. Тэгээ холбогт нь би мэдээж ирэх судалсан. Судлаад үзтвэл ерөөс Улаанбаатар хотод гэрээ хийгээд хөрөнгө оруулалт хийгээд тэгээ хөрөнгө оруулалтсан хэмжээндээ одоо тэнгис кино театр те бусад одоо хотын объектуудыг хөрөнгө оруулсан хэмжээгээр тодорхой хоттойгоо гэрээ хийгээд хувиа нийлүүлээд явдаг тэр л зарчмаар хийгдсэн төсөл юм байна лээ. Тэгтэл энийг тэгээд 2008 онд энэ төслийн талаар маргалдаад тэгээд дээжүүх шийдээд энэ бол одоо хувьчилсан юм биш, энэ бол хөрөнгө оруулалтаараа шийдсэн ийм төсөл байна гэсэн юм дээжүүх эцсийн шийдвэр гарсан юм байна лээ. 2008 онд шүү дээ. Тэгтэл 2012 онд элбэг дэржинийг зориуд одоо миний эсрэг сэдв болгож гаргаж ирээд за тэр нь ягаад гэхээр бол нэг миний туслахаар ажилласан тулгаа гэж хүний ах нь энэ төслийг хэрэгжүүлэхгүй юу? Хуйгаа гэж залуу. Тэр одоо ерөнхий шинх хоёрын туслах байсан залуугийн ах нь хэрэгжүүлсэн учраас л одоо зориудын хоёртой холбоё гэж бодож ингэж холбосон. Тэгээд хуульч бүгдээр сайн мэдээ, эргэж сайн мэднэ. Нэг асуудлаар шүүх нэг л удаа шийдвэр гаргадаг. Тийм биз? Тэгэхээр 2008 онд энийг хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргацсан байж хат нь яг тэр асуудлыг 2012 онд хууль зөрчингээр гаргачих. Энэ бол өөрөөсөө анханасаа ерөөсөө нэг асуудлаар хоёр шийдвэр гаргаж болдгоо гэдгийг зөрчсөн. Улаан цан надтай холбоогүй юмыг холбосон хүчээр илүүдэрч нарын одоо хүмүүс хүн хэлэмгдүүлж надтай холбож юм шийдвэр гаргасан. Ийм ухаа одоо нөгөө шүүхийн шудраг бүсийн хонгил ажилласны одоо ажилласан объект бай. Энийг Нямбаатар өөр мэдсээр байж тий энийг сайн мэддэг. Тэгээд Улаанбаатар хот дээр бол иргэдийн төлөвшөлтөй хурлын хурал болоод энэ өргөө объектын талаар одоо тэр хөрөнгө оруулсан хүмүүстэй яриад тэгээд тэр хөрөнгө оруулсан хүмүүс нь тодорхой үн тохирох юм бол зарах юм уу эсвэл хот өөрөө зарах юм уу энийг хилцээрийн журмаар одоо шийдэрэй гэсэн хурлаас нь дэв шийдвэр гарцсан байт юм байл. Тэгээ энэ бүхнийг мэдсээр байж одоо намайг зориуд одоо нөгөө саяын засгийн газар огцруулсан тий энэ харбины гэрэмэрийн асуудлаар би одоо Нямбаатар ба түүний нөхдүүдийг барьж исэн байр сууриас өөр байр суурь барьсан байж магадгүй. Би зөв Нямбаатар ямар байр суурь барьсан бол мэдээгүй. Өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Гэтэл одоо чажиж гарч ирээд ийм хачин мэдээлэлээс би харамсаж байгаа. Гэхдээ одоо энэ бол ингээд хуулиар явсан ч тий аль ч талаараа явсан энэ бол хилцээрийн журмаар л шийдэгдсэн асуудал гэж үзэж байгаа. Хөрмийн орсноос хойш ер нь та одоо хотын дааттай холбоотой зүйл чинь ер нь байгаа юу? Тань руу одоо буцаад нийслэлээс холбогдсон зүйл ер нь байхгүй. Ерөөсөө холбогдоогүй. Би харин хэлж штэ Нямбаатар дарагтай тэр нөгөө ажлын хэсгийн нөгөө зөвшөөрлөх ойлголцох хэвлэрхний ажлын хэсэг байгуулагдсан гэж та бүхэн мэдээлэл авсан баг тий. Тэр хурал дээр би хэлсэн энэ элбэг дэржин лойрдж ингэж одоо намайг хэлмэдүүлсэн асуудлыг гаргаж ирж ийм димээ болоо юм ярих болоо гэж хэлсэн. Хөрмийн ордны хойно бас тэр газрын асуудал хэрэгдэж байгаа шүү дээ тий. Энэ нь одоо маргаан бас шийдэгдэж байгаа. Тий ямар ч маргаан байхгүй. Угаасаа тэр объект чинь одоо надтай холбоотой хуучин Монгол Ардын хувьсалдан байхдаа ард тамтайгаа нийлэхээс өмнө би тэнд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгтэл нөгөө хувьсалт намыг хавчихын тулд тий намайг бас хавчихын тулд бол тухайн үеийн одоо Улаанбаатар хотын удирдлага яг байшингийнхын ёроолоор газрыг багасгаад яг байшингийнхаа ёроолоор газрын зөвшөөрлөг олгоцсон байхгүй юу. Тэгэхээр ч одоо зөвхөн ингээд бодоод үзэлтэй бүгдээрээ тий. Тэгэхээр юу вэ гэхээр тэр байшин руу орохын тулд хүний газар дээр явхад тэр хүн хашаа барьчвал яах вэ? Тэгвэл би өсөрж очих юм уу? Нисч очих юм уу? Эсвэл газар доогоор газар ухаж очих юм уу? Тэр чинь хүн орж гарахаар болох гэж оролдож байгаа байхгүй юу? Тэгэхээр би Сувья озер гэдэг Улаанбаатар хотын засаг даргад нь уулзаад хоёр нам нийслэнээ дараа одоо ингэж намаа ингэж муха одоо хавчиж яаж исэн байна оролдож исэн байна те. Тэгэхээр энэ одоо ямар зөвлөм журмаараа ингэж
газрын асуудлыг зохицуулт юм бэ гэж тийм би ч гэсэн урд нь бас ингээд бизнес хийж байхдаа янз янзын өрсөлдөгчд маань ингээд худлаа унан хойцолдож байгаад миний хүртэл объект ингээд суурьаар нөгөөд хүн орж ирэх аргагүй болчихд юм байлээ. Тэгжээсээ би тэргээ засуулсан. Энэ бол ерөөсөө ямар ч тийм одоо буруу юм биш. Та өргөдлөөг. Тэгээд тэр объектийн одоо зургийг авал тэгээд объектийн зургийг чинь аваад өргөдлөж өгсөний дагуу бид нар ингээд хотод баримтлагч журмын дагуу тэр объектыг одоо тойрсон ямар хэмжээний газар байх хэрэгтэй тэрнийхэн дагуу бид нар яг хууль дүрмжийн дагуу асуудлыг шийдэх гэсэн. Тэгээд шийдсэн. Тэгсэн чинь Нямбатар дараа одоо мушгиж Сумья базар дараагийн дарамтлаад гэж байгаа. Би нэг дарамтлаад тагч юу байхав тэр чинь одоо надад дарамтлуулна ч гэж юу байхав тий. Хотын дараагийн ажлыг хийж явахтаа тэгэл тэр одоо ёроолоор нь газрын бишрэлийг олох зүйлс юм бигэл зүгээр л олохгүй та тэгсэн чинь тэрийг одоо дарамтлаа гэдэг. Тэгэхээр энэ нэг харамсалтай засгийн газар огцорсон тий. За тэгээ үндсэн хуулийг зөрчсөн. За тэгээд энэ нөгөө юу лээ? Энэ шин засгийн газрыг одоо байгуулад энэ нэгэ доктортой ажиллаж байгаа энэ бүх асуудалтай холбогдуулж нөгөө өрсөлдөөн байр суурь өөр бусдаас болоод ийм одоо хачин одоо юм хэлсэн гэх юм уу ярьсан хэвлэл мэдээлэл байгуулгаар зориуд миний дэртүүд халдсан одоо юм болсон. Харамсч залуучууд маань бас туршлагагүй байна. Тэ их омголон байна. Их одоо сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандж байна. Альва асуудлыг тэгж хуулийн дагуу болж яах вэ гэдгийг ярих оронд ийм одоо байдлаар хандж байгааг харамсаж байна.